2019 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 1400 гаруй цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, 90 гаруй ихтэй сургууль бүх нийтэд боловсрол олгох үйлсэд хүчин зүтгэж байна. Гэвч эдгээр боловсролын байгууллагын аль ч шатанд авилга, хэл ахуйл, ашиг сонирхол, ёс зүйгүй байдал хөндөгдөх боллоо. Бидний хүүхдүүд цэцэрлэгт орох цагаасаа л авилгын золиос болж үр хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахын тулд авдаг өгдөг авцаа өгцөө бэлэг сэлт мөнгөний тоо хэмжээч өссөөр байгаа нь нууц биш юм. Энэ бүх авилга, хэл хахуулыг томчууд та бид үр хүүхдийнхээ төлөө өгч байгаа мэт боловч тэдний ирээдүйг сүйтгэж байна. Бидний энэ ёс зүйгүй үйлдэл үр хүүхдийн мань төлөвшөлт сөргөөр нөлөөлж авилга өгч авалцаж наймаалцаж болдог юмаа гэх буруу ойлголтыг тэдний далд хонцорт суулгаж байж болзошгүй юм а. Ийм хүүхдүүд ирээдүйд ямар иргэн болж төлөвшөх вэ? Ийм хүүхдүүд ирээдүйд ямар нийгмийг бүтээж байгуулах вэ? Тиймээс ирээдүгэ авилга, ашиг сонирхлын хар сүудрээс хамгаалцгаая. Үүнийг эцэг их сурган хүмүүжүүлэгчид иргэн та бид хамтран хийж чадна. За ингэж чадвал бидний үр хүүхэд зөв шударга нийгмийг байгуулж түүндээ аз жаргалтай амьдрах юм. Зөв зөвд шударга зөв.